Авилгатай тэмцэх газраас Тэнгэрийн хоолтын компани захирал анх хоёрыг мөнгө угаасан албан тушаалын байдлаа уруулан ашигласан хэрэгт с ижигтнээр татан цагдаа ороод байгаамаа. Түүнийг үндслэгүүгээр шалгаж 10 сар цагдаа орж байна гэж арга гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны Баяр наадмын өмнөх нь 7 дугаар сарын 9-ний өдөр авилгатай тэмцэх газраас манай нөхрийг гэр оронд нь арга гэрийнхэнд нь дуулгалгүйгээр шууд баривчлан манай гэр орон компани албан тасалгаанууд их эцэг найз нөхдийн гэр оронд нэг цаг мөчид нэгжлэг хийсэн. Манай нөхөрд ямар ял тулгаад байгаа гэхлээр би энэс хараад л албан тушаалын болон мөнгө угаасан гэсэн ямар ч үндэслэгүй хоёр гэмт хэргийг үйлдсэн гэсэн ялыг хүчээр тулгаад байгаа. Авилгатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудыг хэлж байгаагаар танаа нөхрийг шалгах хэрэгтэй. Танаа компаниг шалгаж байна гэсэн тодорхойгүй үндслээр миний нөхрийг өнөөдрийг хүртэл нийтдээ 10 сар 3-20 ангийг дамжуулан хориод байгаамаа. Харин авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээний дарга Тэнгэрийн хоолтын компани захирал анх хоёрыг ямар шалтгаанаар цагдаа хор шалгаж байгаа талаар ийхүү мэдээлж байсан юм аа. Энэ хүнийг эрг хөрөг үүсгэж шалгах тухайд байсан үндсэл нь яг уу гэхээр энэ анх хоёр нь Тэнгэрийн групп гэж компани ерөнхий захиралаар ажилладаг бөгөөд өөр үүсгэн байгуулсан компаниудын нэрдээ 2007-оос 13 онд ашигт малтмлын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс тодорхой хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн ашигт малтмлын хууль заасан туслах үндслүүд нь гарцсан байж хаад тэр үндслээр ашигт малтмлын лицензүүд нь цуцлалгүйгээр ажилтнуудтай хувилдаж сунгалсан гэсэн. Дээр нь нэмээд яг уу гэхээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөнгө угаах чиглэлээр холбогд төрийн болон бусад албан тушаалттай холбогдож, хүрээ албан тушаалттай холбогдож мөнгө угаах чиглэлийн гэмтэрэг үйлдэж байна гэсэн ийм үндслээр бид эрг хэрэг үүсгэж шалгасан. Мөн анх хоёрын арга гэрийнхний зүгээс түүнийг мөрдөн байцаалтын явцад дарамтлан олон хорих анги дамжуулах хорсноос эрүүл мэндийн сүргээр нөлөөлж байна гэж мэдээлж байна. Гурван шорон хисүүлэн хорсны улмаас манай нөхрийн архах хууч өвчнүүд нь сидэрч хоёр нүдний ойрын хараа муудаж хавдартай болж нийт 20 гаруй хил турсан байгаа. Сэтгэл санаа болон бие махбодороо маш их тохиролд учраад байгаа. Энэ хүний эрх чөлөөг яаж зөрчиж байгаагийн том илрэл болоод байна. Сэжигтнийг ямар учраас хорхонгуудыг сольж цагдаа хориод байгааг авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээний дараагаас тодруулахад яагаад дамжуулж хорьсон гэхээр нэгдүгээр ихний ээлжинд Төв аймагт хорих үед нь тухайн хэрэгт холбогдлолтой хүмүүс нь мөн өрсөлдөө хорих 461 дугаар ангид хоригдж байсан. Энэ учраас бид нар шүүгт асуудыг тавиад 461-т хорих бас боломжгүй юм аа. Тэгвэл бас хоорондоо хэлэм авалцчих гэдэг нэгдүгээр, хоёрдугаар бас гэмтэргийн шалгалтанд бас саадчилчих ийм байдал үүсчих гэдэг үндслээр Төв аймгийн цагдаа хоригтод хоригдсон. Гэтэл тэнд очиод бас асуудал зүгээр байгаагүй, гаднаас янз янзын захаа занаа орох гэдэг юм уу, бусдаа хувийн харьцаа тогтоох гэдэг юм уу, ийм байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдлолтой бас янз янзын золон бэрхшээл учраад ирсэн учраас бид нар зүү хороороо биш байрлал сольж хорьсон. Зүү хороод очиод ялгаа авахгүй мөн энэ байдал давтагдаж өөрсдөө өрх төвийнх нь хүмүүстэй контакттай болоод ийм асуудал болоод эргээд ийм байдлаар бид нар хоёр газар дамжуулж энэ нөхрийг цагдаа орсон асуудал гаргасан.